боксийн талбай дэлхийд гарах юм а гэдгийг тэд нар бодож эхэлдэг. Тэр допингоор доор хаяж манайхан тийм тэнэг гэж болохгүй байхгүй. Тэр допингоор илэрсэн тамирчтай Одоо чи надад асуулт чи хэрэгэлдэг үү гэдэг. тийм чи хэрэгэлдэг үү? Чи хэрэгэлдэг үү гэхээр өстой жинхэнэ гэж байгаа шүү дээ. Тийм. Яг үнэндээ бол хинч нэ. Дэлхийн номер 1 брэнд Optimum Nutrition-ийн Org BCA аминогийн албан ёсны борлуулагч Energy Shop. За юу байна гэж? Сайн явж ирв гээ. Сайн явж ирв үү? Сайн сууж ирв. Сайн явж ирв. Тэгээд бит хоёр бол ерөнхийдөө урд нь бол ярилцаад нэг видео хий гэж тохирсон дээ. Тэгээд онлайнаар видео хийх гэж үзээд тэгээд гацаадсан учраас ерөнхийдөө тусдагсаа чадаагүй. Тэгээд ямар ч лсэн саруулт маань одоо бол хаана болов? Бүгд нэг хятадаар дуус. Тэгээд өөр Монгол өөртөө зохиорно. Өөртөө зохиорно байгаа. Одоо Скванжо цаашаа Гуанжоор явах тийм. Тэгэхээр ер нь юуны талаар ярих гэж мэдэхгүй байгаа юм л да. Яагаад тэгэхээр одоо саруулт маань өнөө орой 11 цаг гээд явах гэж байгаа. Буцаад. Тэгээ би ямар сайндаа сандарсандаа хурж ирсэн байхгүй. За юуны өмнө артикл таны мэдэх хүн чиглэлээр яг бидний хобби миний хамгийн дуртай одоо юу гэдэг энэ миний амьдралын талаар айгүй гоё хичээл орж бас хүмүүст яг үнэн зөвөр бодит байдлыг ойлгуулдаг чинь сэтгэлээсээ чамд маш их баярлалаа. За баярлалаа. Би яг үнэ хэлээд танаа клубын гаргаж байгаа видео энэ хичээлүүдийг харах айгүй дуртай. Заримдаа миний мэдэхгүй асуудал зөндөө. Заримдаа яг 12 жилийн турш миний биеийн дээр мах бод дээр туулаад ирсэн бүх юмыг яг надад яг энэ онл тэг энэ амьдралаар ингээд хэлж өгч байгаа маш чи сэтгэлээсээ талархдаг шүү. Манай хэмрэг дээр чиний гаргаж байгаа видеоны тасралтг үздэг. Шинэ бүх юм чи үздэг байгаа. Тэгээ танаа клубт маш олон гишүүн тэг хамтраад бас энэ миний амьдрал энэ спорт энэ хатуу тоглоом эднэрийг бас зөв уралдаасаа залуу юм байна, залуу хойч юм. Тэг энэ бол үнэхээр зөв асуудал юм аа. Надад ч маш сэтгэлээс дэмжиж өгдөг шүү. За өстой их баярлалаа. Тэгээ ялангуяа одоо энэ Монголын бас топ тамирчин хүнээс ийм гоё үг сонсч ийн гэдэг бол би бол үнэхээр баяртай. За тэгээд хоёулаа юуны талаар юм бол яг төлөвлөөгүй байгаа бит хоёр зүгээр яг бодибилдинг фитнесийн талаар ярих гэж бодсон шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би бас ингэж бодоод байгаа байхгүй. Одоо Монголын тамирчдаас дэлхийд гараасаа гэж би бодоод байгаа байхгүй. Одоо IFBB тэмцээнд ч эсвэл Arnold Classic ч юм уу тийм. Яг профешнл тэмцээн дээр дэлхийн топ тамирчин бас хин нэгэн бас өрсөлдөөсэй гэсэн тийм хүсэл байгаад ш. Одоо юу гэдэг Монгол залуучууд дундаас хин нэг нь одоо булчингаараа тэгээ дэлхийд бас гайхахтаар хэмжээний хүн гарч ирээсэй гэж бас чин сэтгэлээс хүсдэг байхгүй. Чиний хувьд бол юу гэж бодсон юм бэ? Хоёулаас яг адилхан хүсэлтэй. Яг адилхан боддог юм байна. Би дэлхийн аваад Азийн аваад болох гэж маш их хичээж 10 жил өнгөрөөж ирсэн. Гэхдээ энэ бас тоглоом энэ асуудлууд болохоор цаанаа бас заавал нэг зохицуулахтай юм байна. Бас тийм. Тэгээд л Монголын нийгэм шиг байдаг юм санагцсан. Одоо би бол чотой яг адилхан бодож байгаа. IFBB Мистер Олимпиад Монгол улсын талбайг бариад хин нэг эмэгтэй тийм хин нэгэн залуу гараасаа гэж шин сэтгэлээсээ бодож хүсэж амьдэрдэг юм аа. Одоо ерөнхийдөө хамгийн ойрхон байна манай шорт английн залуучууд. Месс физик нэрийг хэлээ явуучих юм бол ерөнхийдөө энэ хол тийм Батарч Болгон аймгийн гаралтай тэр одоо бол про карта авсан байгаа. Чин сэтгэлээсээ хүсдэг, зорддог, хоол бүхний цагт нийтдэг. Мөнх од байна. Миний хамгийн хайртай хоёр дүү. Ням толгой байна. Миний хайртай дүү. За ингээд энэ тамирчид болохоор өшөө байгаадаа бас бусдуулан гомдчих үү. Гомдчих шүү дээ. Ер нь бол бүтээ гондороо гэж хэлдэг. Монголын бодибилдингийн ертөнцийн ерөнхийдөө сайжирч яваа залуучууд бол их бага хэмжээний бүгд надтай хамаатай. Тийм. Одоо ерөнхийдөө дэлхийд ч гэсэн одоо ингээ алдар нэрт гараад ингээ явж байсан хүмүүс ч гэсэн надтай хамаатай байдаг. Гэтэ яг би зүгээр бодлоо баач хэлээгүй. Би түүнэрээ бөхсөнсөн дэлхийд дэше харах дуртай.
өөрийнхөө яг явж үзээгүй тэр замаас миний дүүнэр яваасаа л гэж сэтгэлээс хүсдэг. Би бол гэж бодож байна. Одоо чи мэдээж бид нэр одоо би бол одоо нэгэнд одоо спортоор хичээлэх боломж нь байх болсон байхгүй яа. Тэгэхээр би хүзүүний хаалгаанд ороод тэгээд одоо юу гэдэг баг одоо энээсээ доош үзүүнээсээ доош мэдрэлгүй болох хэмжээнд хүртэл очичоод ингээ буцаад гарсан. Надад бол ямар ч тийм карьер байхгүй. Тэгэхээр би яаж юм гэхээр энэ спортын талаар ярмаар байгаа байхгүй. Ярмаар ингээд үзүүлмээр харуулмаар байгаа байхгүй. Тэгэхээр нэгсэндээ энэ спортондоо би сүлтгийг хичээгээд дээ шүү дээ. Өөрөө чадахгүй ч гэсэн. Тэгэхээр чиний хувьд ч гэсэн би бол гэж бодоод байгаа байхгүй. Мэдээж энэ карьер чинь ингээд одоо дуусна шүү дээ. Гэхдээ одоо бол болоогүй шүү саргалтай. Болоогүй. Цаашаа үзүүлэх хэрэгтэй. Тэгж бодож байна. Тэгж бодож байна. Болоогүй. Яг тэгвэл бодибилдинг бол маш урт настай спорт. 40 хүртлээр одоо том болох боломжтой шүү дээ. Одоо жимсээр ярих юм бол би тэгж ярьдаг байхгүй. Жимсээр ярих юм бол 40 нас хүрээд ирэн гот ингээ гоё боловсроод одоо булчингууд нь нэлээд боловсроод яг гоё болж ирдэг. Оргил гэсэн байхгүй. Тэгээс ер нь тийм. Тэгэхээр чам ч гэсэн маш их боломж байгаа. Тэгээд мэдээж чи одоо карьер чинь төгсөөд ирэхлээр тасалжуулагч болно үстэй. Энэ спортоор байна гэдэг. Юу гэж бод би карьераа төгсөөд дуусгаад би хөгжимчин болох байгаа. Зүгээр. Тийм би зүгээр л гоё. Цэцэрлэг хүүхдийнхээ хүүхдэд ч юм уу те. 7 нацаагаад би зүгээр л гоё мажор минорын ялхуулаад сууж явах дуртай. Би ингийн амьдрал амьдрах байхаа. Магадгүй тэр үед юу болохыг би сайн мэдэхгүй. Энэ спорт бол ерөнхийдөө бол миний хувьд бол үнэхээр салж чадахгүй юу гэдэг юм. Би бол чамайг бол яг ойлгоод байна л да. Ер нь бол спортоор хичээлдэг нэг осондоо энэ төмөр өргөдөг ч гэдэг юм хүмүүс сэтгэхгүй бол баг ойролцоод байхгүй. Одоо би арт клубыг үздэг залуучууд одоо миний сэтгэхгүй ч юм уу эсвэл чиг дээр сэтгэхгүй ер нь ойролцоо гэсэн үг. Яагаад тэгэхээр одоо чи бол тэмцэгч байхгүй. Тийм нэг юмны төлөө тэмцээд байгаа хүн. Тэгээ энээс олж маш их зовлон туулж байгаа гэдгийг би нүднээс ч юм уу харж байна л та. Тэгээ юу болж байгааг бол би сайн мэдэхгүй. Тэгээ хоёулаа бол яг интернетээр л харьцажсэн шүү дээ. Холоос за ингэж энийг бодолтой нэг зорилготой залуучууд юм байна. Хамтраад юм хийж болно шүү дээ гэж ярьжлээсэн дээ. Тэгэхээр би чиний дотор бол юу болоод чамд юу тохиолдсныг бол үнэхээр мэдэхгүй байна. Тэгэхээр нэг юм тэмцэгч хүн л байгаа байхгүй нэг юм тийм. Ерөнхийдөө юм баггүй юу? Би Монголын бодибилдингийн ертөнцийг одоо Монголын бодибилдингийн холбоо одоогоо тамирчид өөрөөрөө бий ярихгүй. Монголын бодибилдингийн ертөнц анх 1990-ад онод үүсэлтэй ууган холбоо. Энэ үеэс эхэлсэн одоо хин нэгэн ах нар Бацуур, Нэг тайван, Баянхүү мистер, Улаанх, миний багш Батэрдэн, миний талигач Инхтүр. Би ингээ хэлэх юм бол бүх ах нарыгаа хэлмээр. Би Оросын рекорд гэж харж байгаа гэдэг яг тэр хүмүүсийг харж хүн болсон. Нэг бид нар яг тэр хүмүүсээ үгүйсгэх гэх юм бол Монголын бодибилдинг бас буруу тийш явж байна л гэсэн. Дүүнэр минь хэлэхэд яг та нарт золгуулж энэ бодибилдингийн ертөнцийг хүлээлгэж өгөх юм бол хэсэг бүлэг ах нар нь бас нуруунд дээр маш их юм өгч явсан шүү. Үүрч явсан хүмүүс маань үүрч явсан. Тэгэхээр тэдгээр хүмүүс би бол яринс ч одоо ингэж ойлгож байгаа байхгүй. Тэдгээр хүмүүс маань одоо нэг карьер нь дууссан чинь нэг өсөндөө энэ бодибилдингийн ертөнцөөс солтцсон юм байна тийм үү? Ер нь бол тэдгээр хүмүүс ахаад жинжиндээ бэлдээд ирэх юм бол Монголын бодибилдингийн ертөнцийг ахаад 10 жил ярих гэж байна. Учир нь энэ байгаа юм чинь тийм. Энэ тэр хүмүүс нь хинүүс вэ гэдэг юм бол миний хамгийн хайртай хүмүүс гэдэг. Энэ болохоор Монголын мистер Батэрдэн, Монголын мистер Ганзаг, тэрний дүү Чинзэрэг болоод Чирэг Монгол гэж бид нар хамгийн анх клубээр нэрлээд ингэж гарсан хамгийн зүрхний хитэн хүмүүс байдаг. Бид нар дахиад жингээ хасаад би талдаа сумнах 75 тач юм. Нэг нэгээ бэлдээд дахиад нэгдээ гараад ирэх юм. Дахиад барина. Дахиад дийлдэхгүй. Хинч зогсоочдөг. Яагаад гэвэл чиний яриа чинь үнэн баггүй. Энэ бол 40 хүрч ээж би болдог спорт гэж. Баках. Одоо миний багш бас лөө бол зүг шүү дээ. Гэхдээ үгүй л байхгүй. Үгүй бид нар хизээс тийм карьерын дууссан яд галдсан хүмүүс биш. Яг уу залуу үеэ гаргаж ирэх хэрэгтэй гэж хүмүүс үзээд байгаа шүү. Бид нар тэрийг л дэмждэг. Сая өнгөрсөн жил их чинь би зүгээр 80 дараас жоохон зузаа оруулах юм болсон. Би дүүнрээ л дэмжих гэж хүсэж байна. Тийм. Шин залуу үе. Тэгэхээр харин дүүнэр минь ам амраа жоохон мөрөөлөж яриад хизээч өгч өгөөгүй мөрөгцөж тий. Хизээ зовлоо үзээгүй юм шиг
тэгж яаж болохгүй. Монголын энэ спорт бол бүх спортуудаас өөр. Энэ спортыг зүрх сэтгэл яг туснаа нэвчтэл хайрлаж чадсан тэр монгол залуу үнэхээр дараахан байж чадах гэж байна. Үнэхээр тэр одоо зуулттайгаараа тий тэр дотоод тэр одоо сэтгэл зүрхтэйгээ тэр ингэж орох нь шүү дээ. Тэр одоо дэлхийр бол одоо үзсэн л гэсэн үг шүү дээ. Би IFBB-гээд яг тий би тэр мистер Олимпиад би монгол залуучтай гарна гэдэг 100% итгэж. Одоо болцсон. Ялангуяа одоо мэс физик мэдлэг тэр л тэд нар л гарна. Тэгээ гарахт нь юу саад болоод юм аа. Гол нь ямар асуудал вэ? Тэр асуудлыг шийдэлтэй бид нар өөрсдөө шийдэх ёстой шүү дээ. Одоо би жишээлбэл энэ нэвтрүүлгийг ингээ явуулж байгаа нэгсэндээ тамирчидтай тусламаар байна шүү дээ. Залуучуудаа тусламаар шүү. Тодорхой хэмжээгээр анхаарал хүнд анхааруулад одоо дэмжих юм дэмжээд одоо юу саад болоод байна. Тэр асуудал нь юу вэ? Хашаа ийм баггүй юу? 12 жил хичээлэхдээ надад мэдээж тусалчаасан ах дүү нар найз нөхөд хас банк, хаан банк тасралтгүй зээл өгч ирсэн тэд бүгдэнд нь баярлж байгаа. Одоо яг биднэрт бол яг саксны баг шиг тэгээ одоо сая одоо 343 биш үү? Тэд нар шиг ингээд дэмжээл явуучих юм бол энэ залуучууд бүгд гараад ирнэ. Тэгээд хамгийн гол нь хэдийн мөнгө байсан чинь энэ чинь мөнгөний спорт гэж ярьдаг л гэж үгүй. Чамд байгаа тэр зүйл. Энэ бол мэдхий спорт. Энэ бол шинжлэх ухааны дайн. Монгол улс те дэлхийд ямар төвшөнтэй те одоо юу гэдэг эмч спортын арга зүйч те одоо генетик. Ер нь Монгол улс энэ дэлхийд ямар байр суурьтай явж байгааг нэгүр л үздэг. Бид нар хэдэн доллар байгаад ч гэсэн тэдэн тийш бол мэдлэхгүй алхалчихдаг. Би бол тийч бодож чи явж байгаа те. Гэхдээ одоо бодибилдинг бол тэр чигээр л одоо спортын ангаах ухаан гэхээс илүү одоо юу гэж хэлэх юм бэ? Спортын фармакологч гэдэг юм. Яруу тийм их бодлоо. Тэр одоо тэр фарм байхгүй бол бодибилдинг байхгүй шүү дээ энэ чинь. Тийм нэгсэндээ. Тэгэхээр тэр мэдлгүүдийг бид нар мэдэх хэрэгтэй л байхгүй да. Одоо би бол яг бүгдийг ингээд хамаагүй ярьж юусоо болдгоо байхгүй. Яг л би өөрөө буруудах гэдэг шүү дээ. Нэгсэндээ чи дэлгэрүүлээд ингээд намайг одоо хүмүүс буруудах шүү дээ. Нэгсэндээ. Нөгөөдгөр ярихгүй чимээгөө суугаад тахлаар бас их зовлонтой байгаад ш. Би ч юмаг л амарсаа ойлгож байгаа. Яг энэ дээр мэдлэг хэрэгээх юм бол яг тэ хүмүүс 20-тэй юм ер нь яг дофин гэж юу вэ тий. Тэгж би бодохоор ерөөсөө кофе хүртэл дофин дор. Тийм шүү дээ. Кофе чи юм бохгүй би одоо тайлбарлаад өгч. Кокаин одоо кокаин номер 1 бохгүй тэр дофаминыг ялгаруулдаг. Нэгдүгürt нь заяа. Дараа нь болохоор элэстэй орно. Тэгээд одоо мөс орно. Тэгээд ингэж явж хамгийн доотлох нь кофе байхгүй юу? Тийм. Мөндөө донтуулдаг тийм. Донтуулдаг тийм. Тэгэхээр одоо би бол хэлээд байдаг. Ямар ч бодистой хүний биед одоо нэг бол хэсэг, нэг бол багасгал сүрэн нөлөө өгдөг. Тэгээд одоо яг энийхээ асуудлыг манай одоо монголчууд өөрсдөө нэг мэдчих хэрэгтэй шүү тийм. Монголчууд уучлаарай намайг үзэж байгаа залуучууд бас энэ спортыг мэдхгүй олон хүмүүс үзэж байгаа. Зарим нь бид нэр муулдаг, зарим нь магтдаг, чин сэтгэлээсээ ойлгодог. Би хүмүүст хандаа хэлье. Юу гэмтэй олимпич гэсэн яг адилхан. Хүн төрөлхтний их олимп 4 жил болдог олимп. Энд бол зөвхөн шинжлэх ухааны дайн явагддаг. Хизээч гар буу, тэ АКМ-с гарч ирээ бид нар одоо байлгүй контрол тоглох тийм шүү дээ цаг. Одоо 4 жил болдгийн тэр олимпиар юу гэж яадаг вэ гэхээр хүн төрөлхтөн аль улсыг орно хүчтэй, аль их улс орно мэдлэгтэй, аль нь санхүүтэй хин хүндээ анхаарал тавьж чаддаг. Улс орны хамгийн том баялаг үн төв Монгол хүн өөр байхгүй. Тэр одоо хин нэгэн Катя, хин нэгэн Питерт Футэн одоо 2020 Японы одоо юу гэдэг хүн төрөлхтний аваргаар тэр Футрийг одоо гүйтгэж юм эсвэл бокс ч юм уу. Энэ хүний яаж бинээс нь юу ч гаргахгүйгээр тэр олимпиад орж төрүүлүүлээд Оросын далбаа дээшээ мандас төрийн дуусныг ашиглахгүй гэдгийг яг тэр улсын тэр одоо юу тэр футнес доошоо спортын доошоо анхаарах ухааны допингийн эсрэг холбооныхан бүгд бодож эхэлдэг байхгүй бодож эхэлдэг бид нар яг тооцоолж энэ хүнд одоо тийм хэрэглүүлээд ийм хоол өгөөд тийм яг тэдэн сарын тэдний өдөр бинээс нь гараад дууснаад ихэд энэ яг Ираныг хожоод Монголыг хожоод тэднийг хожоод энэ Оросын далбаа дэлхийд гарах юм а гэдгийг тэд нар бодож эхэлдэг. Тийм шүү. Монголд яадаг вэ гэдэг их
яаж ийм унгаах вэ те? Шаацсан байгаа гэх. Гэхдээ энийг ингээд ус төржүүлээд ашиг олоод байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Бага. Одоо зүгээр яг үнийг хэлчихье. Би одоо бол нэг айрын хамаагүй болцсон. Би зүгээр шудраг хэлэхэд. Спортын хангах ухаан гэж юу байгаад байгаа юм бэ? Байсан шүү дээ. Одоо тэр хувийн хэмжээ болчихсон шиг байлаа шүү дээ. Тэр олимпиадын үүдэн дээрээс өхөн санчирын залуу шүү дээ. Тэр чинь хувийн тийм спорт хангах ухааны эмнэлэг нэрхээ үүлэн үзээ яваа гэх зайлшгүй. Монголын төрөөс одоо тэрийг харж байгаа шүү дээ. Нэг бацаан чаваас гүгэл яваад ингээд эрхөөгийн хэлжээлээ манайхан туу цайстай дуртай дуу хаа гэдэг. Одоо хасуу өдөр бас манайхан эмнэлгийн нэр хэлцэж өгнө. Тийм юм дутуу байна да. За одоо тэгээд хил даваал наашаа ороод хараараа амьдрал гэдэг шиг юм тэгээд ийм хүмүүрээ тэрхээ хоёлаас жоохон тий. Жоохон таа. Тий. Гэтэ яг бодит л юм чинь тийм шүү дээ. Гэхдээ тийм шүү дээ. Хамгийн гол нь одоо Монгол улсад ямар ч спорт байж болно тийм ээ. Ямар ч спорт, ямар ч төрөл байж болно. Бодибилдинг ч, сакс ч, волейбол ч, теннис ч, юу ч үгүй. Олимпийн төрлийн спорт юу ч байж болно. Тэр допингоор доор ажид манайхан тийм тэнэг байж болохгүй байхгүй. Тэр допингоор илэрсэн тамирчтай бити ад үзээч тий. Тэгэхгүй тэд нар чинь ийм тэр улс төрийн тоглоомд ингэж орооцолт ингэж явж байгаа. Тэгэл бүдэрсэн л байхгүй та тэрийг одоо чиний хэлж байгаагаар тэр гарах хугацааг тааруулж маруулж яваагүй ч гэдэг юм. Юу ч хэлэх юм бэ? Одоо энэ бас шууд ингэж ярьж болохгүй байгаа гэдэг. Тий. Үгүй хоёул шууд яриа хэрэггүй байна ч. Тийм хүмүүсийн манайхан юусэн ад үзэж болохгүй. Яагаад гэвэл дэлхийн ертөнцийн чинь өөрсдөө энэ фармакологи руу бүр маш сайн орцсон допингийн үндэсний төв тусдаа байгаа тэмцээний тамирчтай шалгаад тестлэл баг одоо бараа нь одоо амрахнаар ярих юм бол тестээр илрээгүй хүмүүсээ явуулдаг ч гэдэг юм уу тий. Одоо чи надад асуултаа чи хэрэглэдэггүй гэдэг. Тий. Чи хэрэглэдэггүй тий. Үгүй. Тий. Тийм л баггүй. Ингэстэй угаасаа. Тэгээд ерөнхийдөө бол хинч хэрэглэдэг гэж юу ч хэлж болохгүй. Тэгээд ер нь та намайг үзэж байгаа нь хэрэглэдэг юм гэхээр өстой жинхэнэ гэж байгаа шүү дээ. Яг үнэндээ бол хинч намайг хараагүй. Би бол шинжилгээ өгсөн. 2-3 удаа өгсөн. Надаас юм хэлээгүй. Айгуу гоё юм биш гэж байгаа бис явсан тэгэхээр. Монголын ард түмний нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Монгол морь уралдаад хүүд олоо удагтай. Гэтэ хүүд олоо худагтаал уралдах байхгүй юу? Тийм шүү дээ. Монгол бүх барилдаад төрийн ногоон дивжин дээрээ. Монголын төлөө манус шиг гараад. Тэ Монголын төлөө жингаастыг тамирчдаг. Дэлхийн дээвэр дээр Монголын тугийг бариад Монгол гэж шаардлагатай шүү. Монгол гэж орилдгийг. Энийг л ойлгох хэрэгтэй. Одоо яг Монгол улсыг хөгжил гэж яригдах гэдэг юм да. Яг энэ дээр бол. Үндэсний бүх сур харваа тэ морин уралдааны энэ байх хэвээр. Энэ бол бидний үндэсний уламжлалыг сахиж үлдсэн ганц өв. Гэхдээ энээсээ их спортуудаа бас ялгаж эхлэх хэрэгтэй. Спортуудаа ялгаж эхлэх хэрэгтэй. Би бодибилдингийн ертөнцийг нийтийн биеийн тамир гэж ойлгодог. Монгол хүмүүс яагаад Африкаас нэг хотгүй хөөд. Африк 40 хүрээд хүчээд бид нар одоо яг 50 60 хүрээд хөөд. Би судалж үзсэн шүү дээ. Тэгсэн чинь илгээр бол гайхамшигтай юм лээ. Монгол бол нэг. Үнэн шүү дээ тий. Тэгээд илэг ходоод гэсэн чинь бас адилхан. За энэ хоёроор л ерөөсөө монгол хүмүүс жилд тоо томшгүй болох юм тий. Үхээд идэм байх гэсэн чинь үгүй шүү дээ. Зүрх суц. Тий шүү дээ. Зүрх суц бүр номер 1-ээс цаашаа яа юм бэ? Тий. Өнөөдөр зүгээр ингээл одоо юу гэдэг тий дотор өөхөлт гэхээр яг бүр нэг зүрх бодоод байдаг. Яг өндөө судсан дотор байгаа өөх энийг Монголд хиндээ зөвлөж өгч байгаа юм. Эрүүл мэндийн ангаах. Тийм шүү. Хин спортоор хичээл гэж уриалж байгаа. Тийм хин спортоор хичээл гэж уриалж байгаа. Тийм хин залуучуудыг дагуулж байгаа. Тийм. Одоо хашаа битэрийг жоохон баг тий. Чи ч одоо 80 тонн юм. 86 он. Тийм шүү дээ. Битэр орол ойролцсон юм шүү дээ. Ойролцохгүй. Манайсын бацаан байхад миний аав ээж өвөө мэдээж за миний хүүхдээ одоо тий үхрийн махан дотор 100 г тутанда тэр тэдэн хувийн уурхтай шүү дээ. Дахиад юм тийм байдаг гэж хийж шилжил өгөөгүй тий. Үүндээ бол одоо л хэлэх ёстой цаг нь болчиход байгаа юм. Маш их экспертийн бараа бүтээ гэдэг. Би Монголын үндэсний аюулгүй байдлыг яригдаад байгаа. Хамгийн үндэсний аюулгүй байдлын хашаа. Бид нар биш байна. Монголын бодибилдингийн ертөнцийн тамирчид. Тэ янз бүрийн одоо бидний тийм биш байна. Хамгийн үндэсний аюулгүй байдал ерөөсөө л хооллолт одоо гадар зарагдаж байгаа. Эсэн шүү дээ бүтээгдэхүүн хашаа. Би олон орноор явж үзлээ. Олон орноор спортын мянгаар, амьдралын мянгаар гэж. Хамгийн ядуу улс манай Монгол шиг гэдэг юм байна. Миний зах
Тэ сансар яваасаа бүх гэдэг чи болох бүх юм байгаа гэдэг. Хамгийн ядуу ус тийм байна. Тэ. Сайн дээр тэр би нэг хүний наад тэр чинь нэг хүний одоо юу гэдэг юм аа юу хэлчмээр байхгүй нэг хүн нэг пост хийсэн тэр айгүй надад таалагдсан байхгүй. Ажил цалин авах гэж ажил хийн цалингаараа тархалуулах юм аа. Тархалуулах үлцэнгээр нь одоо тураах бүтээгдэхүүн аав гэж хэлсэн байсан. Тэгэхээр энэ нэгсэндээ нэг инээдтэй ч гэсэн энэ үнэхээр имэрлэхгүй. Имэрл. Яа тэгэхээр тэр зүрх судасны өвчнөөр одоо үхэх одоо номер 1 шалтгаан бол зүгээр бүдүүн баг. Тийш илүү хөдөл тийм их хэмжээний өөх цуглуулна гэдэг чинь зүгээр логикийн хувьд бодолтой тийм үү? Зүгээр логик заавал ангаах ухаанаар орж яах юм тийм. Логикийн хувьд бодоход ийм одоо том бүзээтэй ийм юу одоо өөх цуглуулсан үнчил тэр судсан дотор л тодорхой хэмжээний бас өөх цуглуулна гэсэн үг шүү дээ. Энгийнээр ярих юм. Ер нь зүгээр тэр чинь нэрнхийг харах нь зүгээр бохрын болго баас шүү дээ. Тийм тэр баас ууршихаараа хаашаа ууршдаг би сайн мэдэхгүй л дээ. Ер нь зүгээр ууршаараа тэгээ бас тэр юм уурч юм. Тэгээ энэ мөр үеийг бодож штэ. Жаахан гидсний сурагчаа юу гэдэг өмнөд төлөвөөс сурагчаа гидс 3 орууд аваад эхлэх юм бол аль хэзээ сайхан өвчтэй болсон байдаг. Би тэгж ойлгосон. Тэгээд тэр нь болохоор хүний дархлаа муудахаар шууд гарч илэрч эхэлдэг. Тийм болохоор миний найзууд айгуу сарчаад байх хэрэгтэй. Өөрөөртөө. Ерөнхийдөө энэ спорт болохоор тийм баян хүний спорт биш шүү дээ. Зүрх сэтгэлтэй хүний спорт. Энд чинь грекийн гадны гүйлтийн талбайгаар гараад 2 цаг алхах ч юм ямар ч тийм асуудал биш. Тийм баггүй. Яаж битээр яриад болж ин гоё болж байна. Би бол болж ин гэж бодсон. Манай одоо залуучууд юу гэж бодох юм аа. Тийм. Миний бодлоор бол их л гүн сэдвүүл бол орж шít. Миний бодлоор бол. Тэгээ яагаад гэвэл ер нь төсөөлжсэн чи ямар гоо. Би чамайг уусаа мэдэн шít. Яагаад тэгэхээр надтай ингэж холбогдсон хүмүүс надтай адилхан мэдэх. Угаасаа ер нь сэтгхүүн нэлээд ойролцоо одоо миний бичлэгүүд үдцсэн байгаа шүү дээ. Сэтгхүүн нэлээд ойролцоо болсон хүмүүс надтай. Тийм л баггүй. Яг дуугаа ажил. Тийм дуугаа ажиллаад. Санаа бодол нэгтэй хүмүүс. Тийм ядаж ингээд яг таны хөлбөс ингээд за ер нь булчин юм те. Үсэл чи юу юм бэ гэдэг. Энийг би ингээд бүгдэрнгийн ингээд үзээ сонсцсон байгаа шүү дээ. Аль хэзээ ингээд өөрөө чадлаа л өөдөр мэдэрсэн байна шүү дээ. Тэрийг ингээд чи дахиад хэлээд өгөн бол амар гой санагдал маргааш нь яг тийм гэж өдөржингөө бодож авчиж тийм. Булчин гэдэг чинь ийм байдаг шүү дээ. Ийм байдаг шүү дээ тийм. Айгуу гоё. Ерөнхийдөө залуучууд бас яг тэр таны мэдхийн чиглэлээр болохгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Болохгүй байх юм байна. Заавал мэрэгжлийн тамирчин болохгүй юм бол янз бүрийн оролдож болохгүй. Тийм сайхан эзэж биш. Тийм ээ шүү дээ. Тэр маш их хэрэгслийг та нар хүлээж чадахгүй бол тийш ерөөсөө орох хэрэггүй байхгүй. Тэр эрсдэл тэр аюулыг би одоо ингээд 7 хоног бүрний тийм лекц уншиж кофе шоп тэгээд тэр тамирчин болохыг хүссэн хүмүүс зориулаад одоо Ronnie Coleman одоо жишээлбэл топ тамирчин яаж болох юм бэ гэдэг лекц уншмаар байгаа байхгүй. Тэгэхээр тэн дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр тэр эрсдлийг хүлээж чадахгүй бол тийшээ орж яах гэдэг юм бэ. Ronnie шиг л тэр одоо нурууны суултаа болох эрсдлийг мэдэхгүй одоо тэр хүн ойлгоцсон байхгүй. Номер 1 л болохыг хичээгээд шин нэгсэн дөө. Тэгсэн ирмэл тэгэл хамгийн эцсийн сүлд нь миний бичлэгийн төгсгөл дээр юу гэдэг вэ гэхээр би хизээч хамсахгүй байна л гэдэг байхгүй. Би матуу Ronnie Coleman гэдэг ирсэн чи би Ronnie Coleman амар бахархдаг шүү. Тийм шүү дээ. Тийм. Би ч гэсэн миний бол угаасаа ганц тэр хүн одоо энэ хорвоогоос явсан Ronnie гараад тий одоо бүх цагийн шилдгэрэл үлдэн. Тийм хин жишээ бол хин жишээ. Бусад бүх нөгөө нэг J Carter одоо хамт байсан тий хүмүүс нь одоо дойрын ээж хүртэл хүлэн зөвшөөрчихэд шүү. Ronnie номер 1. Ronnie номер 1 гэл хүлэн зөвшөөрсөн. Тэр хүн тэгээд одоо яах харамсаад яах юм тийм үү? Үгүй өөрөө хэлж байгаа. Тий одоо тэр шиг тамирчин бол гарч ирэхгүй байх юм бодлоо. Хүмүүс ингээд бас тэгэл нэг фил хийх хэлсэн үг шиг асуудалтай. Сарлаа чи ингээд битэр 8 жил тэгээ 10 жил хоёлоо эхэллээ. Би хിവэрэг байгаад шүү дээ. Тэ надад санхүүгийн боломжтой арай өндөртэй ч юм уу гоёлтон тушаалтай. Чи яаж болох вэ? Юу хэрглэж байна? Юу идэж байна? Ууч байна? Чи яаж шаалгуулв? Хүмүүс надаас ийм л хүсдэг. Өөр юм асуухгүй. Ерөөсөө л энэний цаана ямар их зовлон тэ ямар их эрсдэл ямар хэцүү хүн ууч амьдрыг үзээж хүмүүс ойлгохгүй шүү дээ. Тэгээ ус суухгүйгээр
буцаа одоо тийм системж засаад тэмцээний уртлын нэг хоног ямар хэцүү өнгөрдгийг тэмцээний уртлын 14 хоног ямар хэцүү өнгөрдгийг магадгүй балга ус ганцхан шиг будааны амт үнцнийг мэддэг хүмүүс хизээж харгарыг нараад байдаг. Үнэхээр гайхдаг. Ямар их тус тусан хүс магадгүй надаас тэгж асууж байгаа хүмүүс яг миний идж байгааг идээд хэрэглэх бүгдийг хэрэглээд надтай бэлтгэл хийгээд миний эхний 10 минутын халаалтыг ч таахгүй. Энийний цаана яг зүрх одоо сэтгэл байдаг юм хэлдэг. Тэр хүмүүсийн тэгж асууж байгаа юм ч бас буруу биш. Үнэхээр мэдэхгүй болохоор мэдхийг хүсч байгаа зүгээр л өөрсөө мэдэр гэсэн үг чинь таа. Тийм ш. Дорож тэр дэглэн бариад үзчих хэрэгтэй тийм. Тэгэхгүй л одоо наавч гэсэн нэг тэр өөх хасах булчмаас нэг хоолны дэглэн гэсэн бичлэгийн дор нэг хүн бүр юу гэж битсэн байл би бүр нэгсэндээ тэрийг одоо уншихлаар бас нэрээ яаж одоо ямар сэтгхүүгээрээ тэгж одоо бичтiin би бас гайхдаг байхгүй одоо юу гэсэн мэлээ чи одоо өөрөө бүдүү юм байж гэх тий. Гэхдээ тэр дэглэмий чинь зүгээр л би тэр 7 минутын хугацаанд л бодибилдинг фитнесийн тэр бүх дэглэмийг чинь ингээ базаал хийх гэж оролцсон баг. Тэгээ тэрний төлөө ингээд зүүн мэдээлэл авах хүмүүс өөрөө байгаа даа шүү дээ. Зүгээр би хашаа. Тэр би бол тэгээ боцсон. Би одоо боцсон. Юу ч гоо ясаа дээр болчих юм одоо зурагтлаар нэрээ гэж. Гээгүй. Боцсон. Нэг үг гэдэг шүү дээ. Нийгэмд тэг чи өөрөө зөгсөж амьдрах бол хизээш энэ нийгэм чамдаа зөгсөхгүй гэдэг би үгийг даваад мэдээд ойлгоод би хилт авч амьдрах шийдсэн. Яг л чиний гэж хэлж байгаа. Тэг комментхнийг чи унших юм бол бас стресс амар ихтэн. Магадгүй тэгж чинь нэг хүн чамд амар нөлөөсөн баг. Артикул би дэмжиж байгаа. Мянган залгаж байгаа. Миний гэдэг. Би өөрөө чи надад хүртэл ингэж байгаа таалагдсан шүү дээ. Хамгийн гол ашаа чи хизээж буруу юм байна. Муу юм. Хизээж яриаг байхгүй. Улс их оронд хамгийн их цалин орлоготой газар нь болохоор юу гэдэг вэ гэхээр өрхийн имлэг гэдэг. Өрхийн имлэг маш одоо энгийн төв имлгүүдээс илүү цалинтай эмчнэр гэдэг байна. Тэр нь ямар ажил хийдэг вэ гэхээр хашаа чи битгий өдөрөө нүүрс ус гэж юм байдаг юм аа. Уур гэж юм байдаг юм аа. Энийг 2 хаваад юм аа. Нийлхэл энгийн гэж тийм уурыг 2 хаваад юм аа. Энийг гаралтаа, өнлийн гаралтаа гэж. Энэ бүгдийг хүнд зөвлөж өгдөг тэр эмчнэр агуу өндөр цалинтай байж хүмүүсийг эрүүл амьдрахад тусдаг. Манай Монгол болохоор эсрэгээр өрхийн имлэг 500 сая төгрөгийн цалинтай. Одоо ямар имлэг байдгийг мэдэхгүй. Гэхдээ одоо манай Монголын хамгийн гүн имлэг юу болж байгаа гэхээр эмч имлэг 2. Эрүүл мэндийн салбар. Би нэг газар очоод имлэгт үзүүлээд гэх юм бол за тэгсэн байна. Тэгээ ягаас тэгснийг баг зөвлөж өгөхгүй. Тэр имлэгт очиж тийм юм аа бүгд холбоосбойтэй. Ард түмэн ядарч байгаа Монгол мэрхэр тийм байна. Хоёул одоо тэгээд амар хайлж байгаа устөрч. Одоо би бүгд улс төр рүү орно гэсэн үг шүү дээ. Хаяа дараад нь хасаа хийхгүй үг шүү. Хоёул өсгөө өдний догоор яах тийм гоё. Бас гоёор юм шүү. Тийм. Яг ер нь бол боддоор ингээ хоёул ингээ камер байхгүй яриасан яг тийм тийм. Гэхдээ нэг л юм. Одоо камер байхгүй юм шиг л ярьж сууж байгаа. Тийм ганц би ингээ задлаад хоёул шал өөр үзэн энийг ярих юм бол усаа илүү сонирхолтой. Тийм. Яасан толгой харилцаа. Гэхдээ одоо яг үгүй энэний талаар энэ одоо ингээд билдинг фитнесийн ертөнцийн сайнтай муутай юмыг хин нэг ярихгүй бол хин ч ярихгүй одоо юу гэдэг юм байгаа. Би миний бодлоор бол тэгж би бодож одоо юм хэд ихлүүлсэн шүү дээ. Одоо энэ ямар ч юм зөрөгтэй эрэг талтай байдаг. Тэгэл 2014 оны Монголын бодибилдинг ертөнцид маш том төгсрөл болсон юм аа. Тэр нь болохоор одоо өргөлийн кинонд тогсон байсаахан баясгалан дээр авах байдаг шүү дээ. Баясгалан одоо нэг хэлжсэн саруулаа энэ бодибилдингийн ертөнцийн хөгжлийн хамгийн том шат боллоо гэж. Тэнд одоо зүтгэжсэн тэмэрчд байгаа. Тэр флоптойдыг бид жамцаас эхлэв те. Одоо яг гарын таван байдаг одоо ч гарах махмаа. Хитэн тамирчид байдаг одоо бие дунд. Тэр үйл явцад болохоор ерөөсөө тэр мөнгөнд тутгалтай байхгүй. Монголын бодибилдингийн ертөнц мөнгөнд тутгалтуулахгүй азар ард түмэн аваа гарцсан байхгүй. Хин нэг мистер болох гэж ундааны усны сав шидээд тэр UB пас дүүрэн бодлон болсон. Тэгээ тийм дотор шүүгч танихгүй шүүгч болоод Монголын бодибилдингийн ертөнц бохирдож байхад нь авсан. Одоо ганц нэг мистер Сумья мистер бид хоёрын уйлаад нэмээд тавьж байгаа байдаг. Аюу гоо зүгт би энэ нэвтрүүлгийн тусаар би чанд явуулсан за. Тэрэн дээр бид нэр хин мистер болсон чухал биш байсан. Угаасаа чухал байдаг.
бид нэр ирээдүгөө бүтээж чадлаа шүү гэж баярлаж байсан. Баярлж хоорлоо. Одоогийн байгаа одоо хин бид ирхмээ одоогийн хин байгаа. Тэр бид дээр чинь гарт хин байдгийг. Энэ олон залуучдыг бид бүтээж чадлаа шүү гэж баярлж үйлсэн баг. Түүнээс хин нэг бид нар ялчлаа шүү гэж баярлаа. Энэ бүгдийг одоо надаас шиг ярих юм бол та манай ганц өгч гэсэн суугаа яриул бас сайхан л ярих бах баг ахмах. Бид нар үүрсэн юм уу? Бид нар үүрж авч ирсэн. Бодволтынгийн холбоо гэдэг нь ерөөсөө бодволтынгийн ертөнцид тамирчин байдаг шүү дээ. Тамирчингөө холбоотой тэгээс бас хэцүү хэцтэй. Гэхдээ одоо би ингэж аахгүй. Дэлхийн хэмжээнд одоо монголчууд одоо эсвэл маш их хүн энэ бодволтын фитнесээр хичээлүүлэхийн тулд нэг тамирчин дэлхийд гарах хэрэгтэй байхгүй. Заавал. Тэр тамирчин маань бус бүгдийг ингэ дагавал одоо давгаа аврах байх шүү дээ. Сумад очил одоо ноёлж ингээд хүн болгон үздэг тийм хүн болгон бөхөр хичээлэх тийм хүсэл эрмэлзлийг төрүүлж байгаатай яг адилхан бодибилдинг фитнесийн одоо хин нэгэн маань дэлхийд ингээд тэргүүлээд ирэх юм бол маш олон залуучууд тийшээ орох хэрэгтэй байхгүй энэ спорт руу орно тэр өөрөөл нь тэрийг нь хин дэмжих хэрэгтэй гэхэл одоо төр засаг тэгээ холбоод одоо юу вэ гэдэг би Монголын бодибилдингийн ертөнцид одоо тарахт маш их байлж байгаа. Бид нар хин шиш юу ч шишээс эхлээл энэ ертөнцийг бид нар авах гэж явсан. Яваад бидэрт ямар ч тийм ашиг сонирхол юу ч зөрчилтэй юу ч байхгүйгээр үдийг хүрсэн. Бид нар одоо болтол гэж боддог. Монголын бодибилдингийн ертөнцийг авалцаж явсан хүн байна. 2014 онд Азийн аврагт бид нар очивол бид нар Брюссель бишээ бид нар тамирчдыг үзүүлсэн шүү дээ. Ер нь тэгж гисэн байдаг байхгүй юу? Одоо бодибилдингийн ертөнц арай л юу болоод байгаа шүү дээ. Дэлхийн номер 1 брэнд болох Optimum Nutrition-ийн Org Amino BCA-гийн албан ёсны борлуулагч Energy Shop. Чин сэтгэлээс ихэндээ нөхөрсөн шиг бидний зүрх сэтгэл гал дотор тий нүчхүү мөгчхүү өмсчхүү байсан цагаас эхлээд нөхөрсөн шиг бид нэр цааш төгсөх юм. Тийм л юм бол ертөнц тэр чигээр өрсөх байхаа л гэж бодож байгаа. Хөгжил гэж ярьж байна. Бодибилдингийн ертөнцийн хөгжил. Хөгжлийг Монголын бодибилдингийн холбоо авч ирж байна. Бодлогоор гоё авч ирж шүү дээ. Одоо багш нар бэлдэж байна, урагшаа хашаа явуулах чинь. Лагал. Ерөнхийдөө яг би бол одоо яг хувийнхаа гэдэг юм бол би жоохон өөрийн карьераа хөв. Магадгүй өөрийнхөө хайртай дүнлийг аваад. Чиний дээр ирсэн тэр газар суул явахыг хүсэж байна. Гэхдээ бид нарт бол одоо ертөнцид одоо энэ Монголын бодибилдингийн ертөнцид гомдоод шалхаад тэгээд их юм бол байхгүй. Тэгэхээр би энэ дэр чанж нэмээд ийм зүйл хэлчмээр байгаа байхгүй. Одоо нэг хүн одоо А цэгээс Б цэгт хүрэх чинь шүү дээ. Чиний зорилго бол би чамдлаад том зорилго тавьсан байгаа шүү дээ. Б цэг дээр очих гэж байгаа байхгүй саруултын хувьд бол. Тэгэхээр одоо чиний хувьд болохоор энийг одоо юу бол одоо юу гэдэг тойрч үрж ирээд одоо орсоор дамжаад ч юм уу эсвэл нэг бол одоо хөхөт орч дамжаад ч юм уу тий. Яаж гэдэг нь чухал биш. Яаж хийж байгаад очих нь чухал байхгүй. Тийм шүү дээ. Яаж хийж байгаа ч юм. Хашаа ер нь хүмүүс тэгж ярьдаг байхгүй. Манай Монголын тамирчдыг хүлэн жижиг гэж. Гарын жижиг. Намхан байна. Монголын бодибилдинг гарч чадахгүй. Тэр би хизээж гарч чадахгүй. Тэгж ярих нь амар их байдаг. Яг үнэндээ бол Монголын нийгэмдэр тамирчин байх гэдэг ямар амар асуудал вэ? Ялангуяа бодибилдингийн тамирчин. Би өөрийнхөө 5 хүүхэдтэй авч байгаа. Би хамгийн баян байхгүй. Би гэр бүлээ авч байгаа. Би энэ ертөнцийг авч явахын тулд маш их ажиллах хэрэгтэй байна. Хүмүүст мэддэг чадгаа заа. Өдрийн хэдэн цаг би тэрний таалгацд нь бэлтгэл хийж өнгөрөх хэрэгтэй. Би таалгацд нь хүн цагаал үлцэх хэтгэн минутанд өөрийнхөө бэлтгэлийг хийгээл чадчих нэгэ хоолоо тасч идэл. Энэ миний амьдралын тэмцэл байна. Энэ би гойшохгүй. Би хүнд ч би гойшохгүй. Тамирч чинь дандаа тэмцэгч нар байдаг. Би тий. Гэхдээ миний ард юм намайг үзэж байгаа бүх хүмүүс дахиж битгий Монголын тамирчдыг тэгээд тэрний цаана ямар их зовлон жаргал нууддаг. Та хизээж ойлгохгүй. Яагаад учир нь юу? Саруулаад тийм ертөнцийн дээр ганцхан л байхгүй. Бид нар чаднаа. Тийш бүр илүү юм. Гэтэ би Монголын бодибилдингийн холбоотойгоо юм. Би ах トゥ нартайгаа бүгднтэй юм. Тэгэрэй гэж хэлээ. Тийм заавал гаргаарай. Яагаад гэвэл миний хувьд бол одоо тэрийг одоо хийхлэхийн тулд
бас видео хийгээл ингээл Google чадах чинь нэгээрээ тий хүмүүс мотивац өгөхгүй л тий. Би одоо өөрийнхөө бэлтгэлийг үзүүлж чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр одоо энэ би хэлсэн шүү дээ ингээд одоо ингээд ийм өөрөө ийм хүзүүний хагалгаанд орсон хүн одоо 2.5 кг-аас дээш жин өргөж чадахгүй болцсон байхгүй л. Одоо дэмчийн заалтаар угаасаа болиулсан байхгүй. Гэтэл би бас ингээд заал мааланд орох гэсэн үзэл шүү дээ. Өөрийнхөө хэмжээ би ч гэсэн адилхан тэмцэгч гэсэн үг. Тийм. Тэмцэгч одоо бүх хүмүүс одоо түрүүний дээр кайд булгаа сайн дээр тэр бачааргал тэр энэ бүгд чинь бүгдээрээ яг адилхан хүмүүс байхгүй сэтгхүүн яг адилхан. Тэгээ бүгдээрээ л өвчин зовлонтой бүгдээрээ өөр ингэсэн тэр асуудалтай амьдралын асуудалтай. Тэгсэн ч гэсэн зогсохгүй яан үзэл авахгүй. 2.5 кг өргөж болохгүй гэсэн чинь нөгөө чинь заал ороод 2.3 кг өргөж үзэл дараа нь 5 өргөж үзэл тэгэл бас ингэ давраад байна шүү дээ. Тэгээд яг л ийм л хүмүүс байдаг. Угаасаа тамирчин хүн байдаг чинь ямар ч спорт байсан боосаа ялгаа авахгүй. Бүгдээрээ л ер нь бол эцсийн зөндөө бол дэлхийд гарах л бидний болж байна. Би нөгөө хар ялгаас эхлээд айрын зэрэг өссөн болооч тэр хүн хөндлөх маш их тийм дуртай. Одоо хүн шиг хэвчээ би яг хүн шиг хэвчээ. Яг чан шиг хэвчээ бол би тэгэл чан шиг хэвчэхгүй бас хүн шиг хэвчээ. Тийм байхгүй юу? Тэгээ ингээд заримдаа дүүнэрээ гоё мэдлэг өгч байгаа дүүнэртэй аим байлж хайрладаг. Зарим нь ингээл яг л мөрөгчгөөд байгаа дүүнэрт жоохон дотор гомддог. Өдөрхийн хаанаас юу болсноо сайн бодох хэрэгтэй. Модны үндэс энэ жил мод цэцгэлгүй ч хийж болно. Үндсэн бүх бат гэх юм бол дараа жил цэцгэлж байгаа. Энэ жил дуулаг урсахгүй ч хийж болно. Ихэн бүлэнгэргүй сайхан байх юм бол дараа жил урсчил байгаа. Монголын бүтээл би наадхан дээр чинь бас нэмээд бас өөрийнхөө хэлчихээ заяа. Яасан бэ гэсэн чинь анх чи одоо би 15 жилийн өмнө хичээлж гисэн гэдэг байна шүү дээ. Тэгээд анх тэр одоо хүчний бэлтгэлийг би юу хийдэг байсан. Тэгээд тухайн үед нь би одоо ингээд 150-60 шахдаг байсан байхгүй юу? Тэр үед маань ингээд одоо дөнгөж одоо ингээд орж ирсэн залуудаа өөрийнхөө мэдлэгээс ингээд хуваалцал ингээд ирсэн чинь цаг хугацаа хүмүүс чинь нөгөөт чинь ингээд бодгийн том тамирчин болчихлоо шүү дээ. Нилийн том тамирчин болчихлоо. Одоо юу гэдэг юм бэ? Одоо булчин ширмэстэй болчихлоо шүү дээ. Тэгэнгүүт дараа нь би видео блог явуулж эхэлсэн байхгүй юу? Явуулж эхлээд тэр хүн маань намайг бол таньжаа шүү дээ. Тэгээ одоо бол мэдлэхгүй шүү. Яах вэ тэгээд аагийн зааж өгсөн. Гэхдээ одоо болохоор ингээд нэрсэн доо би чамаас илүү том болчихсон тайм чинь чамаас илүү мэдлэгтэй ч гэдэг юм уу тийм. Яг зөв хил давж үзээгүй хүмүүс үүднээсээ хооронд сэтгэх юм болоо таа. Тийм л аахгүй. Тийм хүмүүс уусаа байдаг. Тэр тийм хүмүүстэй бол уусаа харьцаад чирэггүй зүгээр болчихсон дээ. Тийм. Би тэгэл одоо тэгэл явах хажуугаар нь ингээд заашнд бол дайралдаг тэгээд яг ээ би одоо танихгүй зүйл явдаг юм. Одоо нэг би яриад тахаар нэг зовлонтой одоо нэг тий зовлонтой би дүүнрээсээ сурч амьддаг одоо манай дүүнэр надад та одоо тэхгүй байна гэж зааж байгаа зүмэн дүү байна. Сүртэй ахын ч юм уу тий скол бүр ингээ юм чи хоолой хийгээл хуваагаад идээс ухтаа маш их заримдаа зэмлэл хүртэх үе байдаг надад. Гэтэ би эргүүлээд мэдээж ахын байр сумаа санагддаг. Би юу гэдэг тийм дүүнэр маань миний ахаа гэдэгт нөгөөдөөс намайг дагаа гүйжээдэг бацаа байсан гэж муухайс бас тий. Миний дүүнэр ингээ ахаа гэдэгт ахын дүү гэдэг юм бол хайцаа зүг үзэж байгаа. Энийг бас жоохон ойлгох хэрэгтэй болов. Тэгвэл яг ингэж боддог. Та миний гэдэг анхны орч би танаас зөвлөгөө авдаг байсан шүү дээ гэдэг. Одоо та ингэ баярлалаа хаа би одоо том бодгийн тамирчин болсон. Баяр тэгэл болж. Тэгэл бол би зөвлөсөн шүү дээ. Ашаа тийм үстэй би аюу ингэ зөвлөсөж байгаа шүү дээ. Тийм. Ерөнхийдөө бол тийм байхгүй. Би Монголын бодлогын ертөнцид одоо би гэж ярихаар бас муухай байна тий. За бид нар миний ихнэрээс миний амьдрал бас олон тамирчин төрүүлж чадсан. Одоо миний шанар гэдэг олон хүмүүс бас байж байгаа. Цаг хугацаа өнгөрөх тусам бид нар бас жоохон холдож байна нэгнээсээ. Бид нар бас бие дааж байна. Одоо бас энэ чаваас та одоо УАЗ 469 тий. Энэ чинь хаймар үйлдвэрлэгчлээ. Цааш өшөө олон машин байна гэсэн тийм бодолтой болж гарч байгаа болов гэсэн бодол төрдгийг би хүнд ч гомдохгүй. Магадгүй над тэр хин шивэж байгаа хүн болсон тэр олон хүмүүс байдаг. Зарим надтай мэдлгүй тий зарим дээгүүр хардаг. Би тэднээс зүгээр л хайрлсан шиг л хайр хүсдэг. Өөр өвчтдөг. Зарим би гээд намайг гიშгчээд ийшээ гардаг. Авраад. Зарим ч доороо миний багш шиг л ингэ байждаг. Хүн бүхнийг анзаарч амьдрах гэж ерөөсөө олохгүй ойлгосон.
Одоо би өөрийнхөө карьерийг өөрийнхөө эхнэр өөрийнхөө үр хүүхэд миний хайртай хэдэн дүүнэр тэднийхээ амьдралд би оролцоод чадчих нэрээ зөвлөө туслаад тэгээд зөв хүнд гай болохгүй ингээл амьдрахыг хүсэж байна. Тэгэхээр би бас чиний ярианаас чинь ийм зүйлийг бас ойлголоо л доо. Би одоо тэр ахнар болох те баян хүү нурлаах эдрийг би бас оруулах гэж бодож байна л да. Яаж хийж байгаа хөцтэй шалгуудаад те. Гоё юм. Тэр одоо бидний бас одоо ахнар байгаа шүү дээ. Бодибилдинг фитнесийг биднэрт бас заалгуулж өгсөн тэр энэ спортод бас үнэхээр том амжилт үзүүлсэн тийм хүмүүсийг бас оруулах хэрэгтэй юм байна. Заавал одоо нэг ямарваа нэгэн тийм манай юу нурлаах, баянгаах, нурлаан багчууд бас гайхалтай шүү дээ. Энэ баг ахыг бас оруулаад батартай юм. Одоо ер нь тохирцсон байна. Тэрний амьдрал бол зүйстэй хаашаа амар дундаас гарч ирсэн шүү дээ. Ер нь тамирчдын ингээд юм өрөвж байгаа бичлэг яах вэ? Нэг жоохон болчих хөөцсөн тийм хөөцсөн пампарсан болчих яах вэ? Тамирчдын хамгийн цаад хамгийн зөвүүн гол нураас нь урсан тэр хүс цусны амтыг нь ярих хамгийн чухал. Яг яаж амьдарч хаана унтаж хинтээ нөхөрлж яаж алдаж яаж онж явсан. Хамгийн сүүлийн дивжин дээр медаль зүгээд тэр хүмүүс уртаа амьсгаад. Би Монгол улсад яг 7 удаа дараад төрсөн. Бээр баярлж байна. Тэг би яшаа нэг бодчихсон юм. Би Монгол улсад ингээд 7 удаа төрсөн. Ямар гоё юм бэ? Монголын бодибилдинг холбооны бацраг маань гаргачихсан байлээ. Монголын бодибилдинг холбоос ажил хийдий шүү. Мундаг шүү. Тэгэд ямар их гоё юм бэ? Миний шүтэж явсан нурлаахтайгаа зэрэгцсэн. Нурлаах болохоор би илүү төгссөн цаа. За миний би илүү төгсөе. Амаа л би 7 удаа хийсэн. Ямар гоё юм бэ? Гоё гоцтой. Монголын шүү. Энд чинь бас улс шүү дээ. Тэгээд би нэг айцтайсан л да. Би энэ аврагсаа буухтаа ямар царайтай байх болоо гэж. Дотроо жижиг гэсэн улс. Жингээ аварчсан өссөн. Би ямар царай гарах бол доо энэ л миний тамирчин болсон ганц одоо нүүр царай гарах та би адгийн тэнэг байсан бол тэн дээр уурлаад медаль амлалталж аваад шүүгсэртээ хэрэлдэх байх. Жингээ аврах шиг байх юм бол тий дүүгээ татаж унс сэтгэл гарах байх гэж бодсон. Тэгсэн чинь энэ жил манай Баатраад байсан. Баатар бол бас надад тамирчин болгож өгөөч гэж надад иржсэн миний дүү. Ингээ хажууд шаасан чи Баатар ингээ нүдэн ингээд гүгээд тэр шүүсэн шүү дээ. Би дүүгээ татаж унсан. Мистерэлийн болоороо ахын Арналд болоороо хөрх медаль аваад зогсож байгаа. Би тамирчин байна да. Төөргөө мэдэрсэн те. Өөрөө ч нэг бодогтой юм. Тийм. Доосон татсан шүү дээ. Бид нар ч гэсэн нэг өдөр тэгэл доосон шүү дээ. За тэгээд сарлаа тэгээд хоёулаа бичлэгээ ерөнхийдөө өндөрлөхгүй болов амар удаан болсон байна. Нэгдүгürt айгүй удаан болсон. Хоёрдугаарт энэ чи ч гэсэн одоо орой явах гэж байгаа юм чинь тий. Тийм шүү дээ. Одоо цаг болж байна. Цаг одоо бас нэлээд төгссөн. Тэгээд яг үнэмшлийн төгсгөл одоо чамд бас амжилт төсмөр байна. Заавал одоо зорьсондөө өрөөрэй. Тэгээд тамирчин хүн ч гэсэн биелээд тэр цэгээс Б цэг рүү хүрэх хэрэгтэй. Яаж хүрэх нь чухал биш. Яаж хийж байгаа очих нь чухал гэдэг учраас одоо чиний тэр тэмцэл одоо тэр юу чинь цаашаа үргэлжлээд Монголын нэрийг ингээ гаргаад ирэхэд тэгээд бид нар бүгдээрээ л баярлалаа шүү дээ. Ер нь бол баярлалаа. Одоо ер нь тэгээд сүүлийн үед бол өөртөө жоохон тийм ихтгэл муутай болсон. Тийм байж болохгүй. Тэгээд маа залуучууд ч гэсэн юмшлэг үзээ. Гэхдээ яг тийм дэмжиж өгөөрэй гэж би бас хэлмээр. Тэр бүр тэгтлээ амар бодчих байна. Зөвөр ингээд юун дээр байгаад гэх юм бол би гэж байгаагүй анхнаасаа бид гэж байсан. Монголын бодибилдингийн ертөнц, Монголын бодибилдингийн холбоо бид нэр бүгдээрээ бид байсан. Одоотрах болоод Монголын бодибилдингийн ертөнц, Монголын бодибилдингийн холбооныхоо хийсэн ажил бүхэнд нь баярлалаа. Цаашдаа хийх бүх зүйлд нь амжилт хүсье хүсэж байна. Тэгэд Арти клубыг сонирхдаг, үздэг залуучууд бас бид хоёртай адилхан талбайтай байдаг. Сонирхол нэгдэж байна. Сонирхол. Тийм л мэдлэг хүмүүс байгаа шүү дээ. Арти клубын бичлэгийг та нар шеэрлээрэй, бас үзээрэй, маш олон хүнд хүргээрэй. Энэ болохоор тань мэдхүн чиглэлтэй болон болохгүй ялгаж хилдэг залуу байгаа шүү. Түүнээс муу буруу юм хинт сурчлаагүй. Хэрвээ муу юм байх юм бол бид нар муугаар нь хэлнэ. Үнэн зөвийг хэлэх гээд ядаад байдаг. Тэг үнэн л хэлэх гээд хичээлтэй Монголын нийгэм хүлээж авахдаа жоох удаан байдаг болохоор би ч маш сайн ойлгосон шүү. Арти клуб болоод танаа фэнүүд, танаа үзэгчид чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлж байна. За. Өстой хоёрлоо амжилт хүсье. Сайн яваа. За. Тэгээд эргэж ирэхлээр чинь
бас өөр сэдвээр бас ярилцаж болно шүү дээ. Үгүй. Манай үзэгчд ятгаад одоо заавал ороод гэж хэлж магадгүй. Тэгэхээр өсөөгөө орохоос өөр аргагүй болно шүү дээ. За ингээд имжлэгийн өндөрлөе. Баяртай. Баярлалаа.